боловсролцог байлтрыг байна. Боловсролцгийг орж. За ихэнх хүндэд хатагтай ноёдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө гэр бүл хүүхдийн хүмүүсийн анхдагт орчин эцэг эхийн үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын хөтөлбөр нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаадаа Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага туйлын баяртай байгаагаа илэрхийлж байна. Дэлхийн зүүн олон улсын байгууллага Монгол улсад өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, яаралтай тусламж, өрхийн амжиргааг дээшлэх чиглэл олон төсөл хөтөлбөрүүдийг иргэд орон нутаг, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. Эдгээр бүх төсөл хөтөлбөр нь хүүхдийн сайн сайхан амьдралыг хангахад чиглэгдэж, үр дүнгээ өсөөр ирсний дурдлагад таатай байна. Энэхүү боломжийг ашиглан бидэнтэй хамтран ажилладаг төрийн байгууллагууд, орон нутгийн иргэд, эцэг эхчүүд, хүүхэд, өсвөр үеийнхэн залуучууд төрийн бус байгууллагуудад талархлаа илэрхийлье. За эх 5 жилийн хугацаанд манай байгууллагын ажиллах үндсэн чиглэлийн нэг нь хүүхэд хамгааллын талбар яах аргагүй байгаа. Энэ чиглэлийн хүрээнд хүүхэд хамгааллын аяныг Дэлхийн зүүн олон улсын байгууллага нь олон улсын хэмжээнд санаачлан эхлүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ аян 120 гаруй орн нэгдээд байгаа юм аа. Зарим нэг тоо байдлыг дурдъя. 2013 оны байдлаар манай улсын 2-аас 14 насны нийт хүүхдийн 46% нь гэр бүлийн орчинд бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт зэрэг шийтгэл амсдаг гэсэн судалгааг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн статистик мэдээд дурдсан байна. 4 хүүхэд бүрийн нэгэнд бие махбодын шийтгэл, 38% нь хашгирах, зандрах, чанга дуугаар орхин загнах, доромжлох зэрэг сэтгэл санааны дарамтанд өртсөн байдаг байна. Эцэг эх асран хамгаалагч нарын 16-аас илүү хувь нь хүүхдийн бие махбодын шийтгэл зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байгаа юм аа. Ийм ч учраас Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, бие махбодын шийтгэлээс ангид байлгах уриалгыг хүлээн авч тус аянд нэгдэн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд нэг эрдэнэ хүмүүжил 1000 эрдэнэ гэсэн уриалтай хүүхэд хамгааллын аяныг 2017 оны 6 сарын 1-нд албан ёсоор эхлүүлсэн билээ. Монголчууд бид хүүхдээ хүмүүжүүлэх эртний уламжлалтай арга түмэн, ардын уран зохиолч Тангадын Насангуй хэлэхдээ идэ ундаа элбэг айлд хүүхэд сөөм, инээд баясаг цалгисан гэрт хүүхэд тохой, итгэл хайр тэгшэрсэн орчинд хүүхэд дэлэм, эрмүүн ажил дэлгэрсэн газарт хүүхэд алд өстгөө гэсэн байдаг. Тэгэхээр хүмүүжил гэх нь зөвхөн хүн байна гэсэн үг төдийгүй эрдэм боловсролоос гадна хүн шиг хүн болон хүмүүжүүлэхийг маш чухал үздэг байсан. Мөн хүүхэд хүмүүжүүлэх үйл хэрэгт онцгой анхаарч нас хүртлийн онцлог тохируулан хүүхдтэйгээ харьцдаг байсан. Монголчууд бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрсдөө үлгэрлэн зааж сурах нь хамгийн чухал бөгөөд ингэхдээ хүүхдийн өсөлт сэтгэл зүйн онцлог хүүхдтэй ажиллах аргыг мэддэг, ашигладаг байх хэрэгтэй байна. Өнөөгийн нийгмийн хурдастай хөгжилтэй зэрэгцэн эцэг эхчүүд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлснээр тэдний эрүүл сарвал зөв бие хүн болгон төлөвшөхөд туслах болно. Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлснээр хүүхэд өөртөө итгэлтэй, хариуцлагатай, чөлөөтэй сэтгэдэг, бүтээлч, нээлттэй, зөв хүн болж өсөх болно. Тийм ч учраас бид бүхэн үр хүүхдээ үлгэр жишээг харуулсан аав ээж байж тэдэнд амьдралын баяр баясгалан бэлэглэж аз жаргалтай элэг бүтэн гэр бүлийг бий болгох нь өнөөдөр хамгийн чухал болоод байна. Манай байгууллагын зүгээс хүүхэд хамгааллын аяны хүрээнд эцэг эх гэр бүл зориулсан хүүхдийн нас хүртлийн онцлог, хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга, хүүхдийн аюулгүй дүрм зэрэг гарын авлагыг бэлтгэн гаргаад байгаа бөгөөд өнөөдөр Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд орон нутгуудад амьдарч байгаа гэр бүлүүдэд хүргэн ажиллахыг зорин одоо ажиллаж байна. Тиймээс эрхэм хүндэт эцэг эхчүүд, төлөөлөгчид та бүхнийг энэхүү аянд нэгдэж бидний аав ээж хэмээн дуудуулах эрхэм хувь заяаг олгосон эрдэнэт үр хүүхдийнхээ аз жаргалтай ирээдүйг хамтдаа бүтээцгийг уриалж байна. Айл бүхэн хүүхдийн инээд хөөр баяр жаргалаар дүүрэн байгаа. Та бүхэнд амжилт хүсье. За, боловсролцогтой баярлалаа. Одоо ингэ та бүхний өмнөх